жаргаанд 2010 оноос хойш өнөөдөр хүртэл тусгай байгууллага томоотой жаргаанд байгаль хоншоор ажиллаж байна. Байгаль хоншоор ажиллах хугацаанд нүүдлийн шоу, ойн хортны талаас тандал судалгаанд өрний хөвчлэн оролцлоо. Тэгээд энэ хугацаанд Далсан ерөнхий улсын сургуулийн багш Ялагын дэрэгэртэй хамт 20 оноос хойш хүрэлцэрийн үндгийн үйлдэлийг хэрхэн давтамжтайгаар энэ устгахгүй гэсэн тандалтай судалгаанд явсаар байгаа өнөөдөр хүртэл 5 жилийн хугацаанд хийлээ. Энэ хугацаанд бид нэр ямар үр дүнд хүрснийг тэгэхэд асхат хэмээх газарт 2 жилийн өмнө нэг хорыг цасж тосон тохиолыг төрхөөд үзлөө. Тэгэхэд тэрний өнөр нь бол өндөр байлаа. Тэр хавийн гой бол ерөнхийдөө хөөсгөлийг хүрээвэхээ бол ерөнхийдөө харьцангуй бага болсон байсан. Энийг болохоор үе шаттайгаар 25, 50, 75 өсөн процентын найрлагаар хийж туршиж байгаль дээр нь туршихад энэ бол байгальд хоргүй СП байна гэдэг бид туршиж Марс тавьсан